Ноён Жи таны авиас намайг үнэхээр бишрүүлээ. Планы хувьд та муу өдрүүдийг амархан дарж чадна. Яруу найргийн хувьд та хэдхэн секундын дотор хамгийн сайхан хүсийг сэддэг. Би таныг биширч байна. Юу гэсэн үг вэ ноён шээ? Нуух хэрэггүй ноён янтаа. Би Жинланд очиж сам орхой баригчийн хэдэн хайр дурлалын номыг уншсан. Сам орхой баригч та гэсэн цуваараа байдаг. Тийм үү, та бол агуу зохиолч. Би таныг эртнээс биширсээр ирсэн. Бисээ сам орхой баригчийн тухай сонссон. Үнэхээр сам орхой баригч нь тайшин бүлмийн Жи янтаа гэсэн цуваараа байдаг. Жи янтаа ноёнтой хүмүүс энэ цуваарыг сөхөхөд дургүй байдаг. Бочин бүлмийн энэ ноён шээ план үзэх гээд байна уу? Үүслээ намлаа уур хэлэг Жи янтаа 0.1 ноён шээ эдгээр цуваарыг хилцэх шаардлагагүй. Чиний зөв даюун. Чи мөнх тунгалаг хэлдээ ашиглах гэж ихэд ядарсан байхад бид яагаад өнөө орой үүнийг ярилцах ёстой гэж би чамайг хүргэж өгөөд амраая. Баярлалаа ноён Жи. Одоо явахыг минь зөвшөөрнө үү? Баяртай. Хэд хоногийн дараа өмнөх удаагийн бүтлгүү тохиролцооны дараа нутгийн дөрвөн олигарч Жи янтаонч дөрвтэй зүйл хийсэнгүй. Жи Чангвуугийн тусламжтайгаар салбар бүлэм хэвийн ажиллаж байна. Би түүнийг өмнө дутуу үнэлж байж. Жи Чангвуугийн тусламжгүйгээр би ийм хурдан ажилд орохгүй байсан. Хараалаа түүний байсал дахиад сайжирч гаж. Тэр бүх зүйл сайн ч Жи янтаад цэцэрхий их автсан. Хэрэв Жи янтаач бас систем байсан бол тэр Жи Чангвуугаас секунд тутамд үүслээ авах байсан биз. Жи Чангвууг эрэгтэй хүн гэхдээ түүнийг бүрэн үнэнч болгохын тулд би тэр Жи янтаагаас салах ёстой. Шээ эр бол Жи янтаагийн шүтэн бишрэгч бөгөөд түүний харахын тулд өдөр бүр Жи янтаагийн гэрт очдог. Азар энэ салбарын бүлмийн түүний биелэлд байдаг эс бөгөөс тэр Жи янтад таалагдахын тулд бидний бүх хөрөнгийг өгөх байсан биз. Хайр дурлал хүнийг тэнэг болгодог Шээ ирж намайг хянахаар илгээгдсэнтэй бүр мартжээ. Эдгээр дотоод асуудлын эс тооцвол нөхцөл байдал надад тийм ч сайхан санагдахгүй байна. Нутгийн олигархууд надад хүйдэг хүндээ хандаж байгаа. Тэд намайг хүндэлж бослого гаргахаар төлөвлөөгүй мэт боловч Вэр удаагийн удирдлагадор байсан шигээ дуулууртай байсангүй. Жил бүрийн Жаннины уулзалтгүй бол энэ бол ашигын хуваарлтыг хэлцэх уулзалт. Өмнө мочин бүлгийн үргэлж хамгийн том хувийг авдаг байсан ч энэ жилийн үр дүнд би тийм ч итгэлтэй биш байна. Нөгөө талаас Жи янтаа Шээ даюун нар ямар нэгэн үл мэдэгдэх зорилгоор Купент байрлаж байна. Купен хотын 50 м гарагдах байдлын дор нэлээд хэдэн зөрчилдөөр нуугдж байх шиг байна. Хараад байхад одоогоор нөхцөл байдал хурдан шийдвэрлэх арга алга. Эцсийн эцэст би план зурцлагчдоосоо тийм ч хүчтэй биш. Одоо хийх зүйлгүй байгаа болохоор өөр жижиг ертөнцид очиж оноо цуглуулах хэрэгтэй ах. Нэр Шээ бясалгын шат тэнгэрийн дараа шатсан 6 дугаар түвшиг эзэмсэн чадвар өргөжүүлэх үүслээ 747 олон ертөнцид нэвтрэх боломж 3 хүргэлтийн хугацаа дууссан. Үндсэн ертөнцид үүслээ оноо цуглуулах үнэхээр удаан юм. Би Чуншон ертөнцөөс буцаж ирээд утсан ч 400 оноо нэмж цуглуулсан байна. Энэ эцэг дэлдний хурууг левел 4 болгоход хаана ч хүрэхгүй. Санамсаргүй ертөнцийн хайл дууслаа илэрсэн. Тонлын ертөнц шилжсэн учраас 500 үүслээ оноо шаардлагатай. 500 яагаад үнэн гэнэт ийм их өсөв. Чуншон ертөнц рүү шилжих надаас ердөө 50 үүслээ оноо авсан шүү дээ. Системийн түвшин левел 2 тонлын ертөнц рүү шилжих үү? Систем юу болоод байна? Яагаад үнэ тэнгэрт хадав? Хараалаа чи надад хариулсангүй шүү. Ямар хариуцлагагүй юм бэ? Инфляцийн боломжийн эс тооцвол үүслийн оноо засварлалт их байх тусам миний очих ертөнц илүү өндөр түвшинх байх боломжтой. 500 үүслийн оноо гэдэг нь хэцүү ертөнц гэдгийг илтгэж байна. Би өндөр түвшний ертөнц рүү илүү их шагнал авах боломжтой ч эрсдэл нь тэр хоёрыг нэмэгдсэн. Гэхдээ би хязгаарч буцаж ирэхээ сонгож болно. Хамгийн муу тохиолдолд би үүслийн оноогоо алдна. Гэхдээ өгөхгүй. Азаа туршаад үзье. 500 үүслийн оноо асгадлаа шилжиж эхэллээ. Тонлын ертөнц Шээ группийн гүйцэтгэх захирлын ганц хүч Шээ Яны сүнс солигдох үйл явц дууслаа. Миний өмссөн хувцсыг харахад энэ орчин үеийн ертөнц юм уу?
Тэр цагаас хойш цуу яриагаар бол бяцхан охины хорсол тэр хүүгэлдээд шингэсэн гэдэг тэр одоо хүртэл арилаагүй. Гэтэ тэд энд юу хийж байгаа юм бэ? Жинхэнэ Шиан юу хийж байсан юм бол энд хэсэг хүмүүстэй сүнсний тухай яриа ярьж байсан юм уу? Хараалт хүүгэлдэйг харсан азгүй хэн боловч дүүжлүүлж өгөх болно, хэн ч тэр хувь тавилангаас зугтаж чадахгүй. Тэгэхгүй хараалт хүүгэлдэй яг одоо бидний хажуугаар тэнүүшилж дараагийн золиосоо хайж байж магадгүй. Ямар инээдтэй царай уйдах ёстой үгүй. Үүд явдал хүртэл улиг болсон ямар муухай түүхгүй. Жинхэнэ Шиан яаж түүнийг сонсож чадж байсан юм бол ой санаж оруулах их л. Энэ жижиг ертөнцийн Шиан гэгч хэн болохыг харцгаая. Жинхэнэ Шиан баян аль төрсөн эцэг их нь гадаад байдаг, ганцаар амьдардаг, нэлээд даригуунч нийтжүүж царайлаг идэж үргэж ганц бие явдаг. Дайсан жахгүй, онцгой туршлагач байхгүй. Энэ жижиг ертөнц бол зүгээр л нэг жирийн орчин үеийн ертөнц. Ийм энгийн уйдгартай намтар яаж 500 үслэн авч чадваа? Бянгүй, Лон Тав энд байгаа бусад хүмүүсийн хувьд тэд бүгд жинхэнэ Шианы болзооны аппликейшнаар элсэн явган аяллын клубын гишүүд. Өнөөдөр тэд энд аяллаар гар ирсэн. Энэ аялал нь ч гэсэн эдгээр залуусан Жан Шанлоныг эргүүлэх гэж зохион байгуулсан зүйл. Жан Шанлон. Гэхдээ Шиан үнэхээр тэнэг юм шиг байна. Түүний ой санамжинд үлдсэн Жэ Шанлоны үйлдэлээс харахад тэр ивэртэй клубын бүх ирчүүдийн хуруунд ороод нийгмийн ирвэхээ болох нь тодорхой. Бянгүй чи сүнсний тухай үнэхээр сайхан ярих юм аа. Би жаахан айж байна. Тэр нийгмийн ирвэхээ орхив. Энэ удаагийн даалгавар юу болохыг харцгаая. Даалгавар ачаалж байна. Сүнсний хаан Лин Пен 1000 гаруй жилийн өмнө үхэж дараанд хүний бие дахин төрсөн. Тэгээд тэр үр удам ядуу зүдөө амьдарч байгааг олж мэдсэн. Тэд амьдрахын тулд гуйлга гуйдаг. Тэд бүр нохойн байшинд амьдардаг. Харин түүний зарцын үр удам хүчрэг чинээлэг гэр бүл тансаг амьдарч байна. Энэ сүнсний хааны уурал уус нь тэр урвалтын өшөөг авахын тулд зарцын бүх үр удмыг алахыг тангаргалсан. Даалгавар ачаалж байна. 6 сарын дотор сүнсний хаан Лин Пенийг устгах. Энэ хугацаанд та Шашуу хотоос гарч болохгүй. Эсбүүгээс та даалгавраа биелүүлж чадахгүй. Даалгавраа дууснаа та энэ ертөнцид олж авсан бүх хүчтэйгээ босч болно. Эсбүүгээс юу ч олж авахгүй.